Түүний мэдж байгаагаар эдгээр дайчид нь Рагнарын 9 зууны эсрэг бүрэн зогсох зориулалтаа сайжруулсан хүмүүс бай. Их дайны үеэр тэд 9 зуутай энцгүүд заримдаа бүр эзүү хүчийг үзүүлж байжээ. Түүхийн ийм эрт үед тэднийг аль хэдийн хөгжүүлсэн байсныг Тио мэдсэнгүү. Энэ хүний оршин тогтнох хотго учрын талаар тунгаан бодож байхдаа Тио алсын зам бас нэгэн далайчдаас арай ятан бултаж амжив. Түүнд эрхийг хорогоо эргүүлээд суух заваалга. Багтаа эрт тулааныг түүнлө хүчээр авчирсан. Нойр хүнээс гарангүй хорт басан өсрэлтийг үзүүлж, залуу зортыг хариу үйлдэл үзүүлэхээс өмнө Тиогийн толгой дээр гарч ирв. 900-гийн эсрэг бүтээгдсэн стратегийн биозэвсээс хүлээж ясанчлан тэр үйлчлэгч төсвөл юу ч зүсэж чадхаар байв. Хорт бос санаа зовх царийн ганц зүйл биш байлаа. Нойрын хүч бол Тиогийн ганцаарчсан толгойд толгорч байсан бүхнээс хамаагүй илүү байв. Яг одоогийн байдлаар тэр яц хортон үйлчлэгчдийн нэгний эсрэг ялах ямар ч боломжгүй гэдгийг засаж зордох гадууч байлаа. Түүний хариу үйлчлийг танцсны дараа Нойр эцэстэн засаж дорч тэдний хоорондох зайг ортолов. Тио хөдөлгөө хүчний эсрэг хамгаалах хорлооны ангуйт сэлмийг цагийг нь тосгон өргөсөн ч хашаа шидэгдэв. Тэрээр тандалтын дайртыг шууд шингээж асны өвдөлтийг мэдэрлээ. Түүнийг одоогийн түвшиндээ ийм их хүчийг шингээж чадсанд Нойр хайхаж байв. Язгууртан үйлчлэгч түүнийг гайхалтай хамгаалалтыг балмонг сэлмний зууны ангуйч хүчтэй холбон тайлбарлав. Нойр дайртаа зөксөлгүй үргэлжлүүлэн зайгаа ойртуулж Тиог хэсгэн зурч амьсгаа авах боломж олгосонгүй. Тровины судалгаагаар сацаар нь зууны цас өрсөж буй хинч балмонгийг барих боломжгүй гэж үзэж байв. Тио энэ баримтыг ницаасан ч Нойр тогт хамаагүй байв. Залуу зортлоо тасарч төвд давталсныхоо дараа тэрээр төр зогсон. Өвдөлтийг улам нэмэхээс өмнө бууж өгөхийг Тио шаардав. Тоос замхархаас өмнө амжиж Тио ангийн хүч шингэсэн хэд хэдэн нэрийг дайрагч руу ижгээ. Нойр энэ мишнийг нэрт харж ангийн нүнүүдийг агаарт барьж аваад эрчийг сааруулав. Тэрээр Тио гэдэрсэн мих хэрэглээ гэж даавчсан ч нууцын нүд нь өвдөө цайгаа ойртуулах төрөвдөж байсан юм. Харамсалтай Нойр басамжилсан инээдэр Тиогийн нөөцлөгтмөл гинтийн дайрштыг анзаарч амжлаа. Тэдний нүд хоромхон зөөр толгорч Тиогийн толгойд аюушийн харангадиждэв. Түүнийг өрсөж бичийнхөө хажуу талыг зэсгээр балмонгийг бүрэн далаахаас өмнө Нойрын нэр түүнийг унгав. Язгууртан үйлчлэгч Лорд Эд Тровины энэ Тио хүүгийн талаар бүгдэд анхааруулж байсны утгыг эцэст нь ойлгов. Рагнарын дараагийн үеийнхэн дундаас Эд тэр хүүг хамгийн их анхаарч өөрийн үйлчлэгчдэрч мөн адил анхаарахыг шаардсан юм. Хэрв тэд Тио Рагнартай толгорвож тэр хүүг бүрмөсөн устгах хатуу тушаалтай байв. Нойр энэ хүүгч олчлог дээр яг одоо энд эзнийхээ тушаалыг биелүүлэхийг зорив. Тэрээр өргөн радиустай тойрог хэлбэрийн далайлтаар замыг цэвэрсэн боловч Тио хаан харагдсангүй. Энэ үед Нойр залуусаар дайны явцад зайлшгүй том хөвсөх хэмжигдэхүүн болно гэдэгт итгэвчтэй болов. Түүний эртний үзүүрээс Тиогийн цус тусаж байв. Түүний сүжийн дайрт холдох замд нь Тиог онсон байх хэвээр. Тухайн үед Тио цусаа тавтахаар гүн ширхадарч үлхрийн сууны бафыг идэвхжүүлэхийг оролцсон ч бүтсэнгүү. Түүний хамгаалагчдад сонгогдсон нэгэн тусчихын тулд илүү их цаг хугацаа хэрэгтэй байв. Тийм байсан ч Тио яригдчихгүй мэд харагдах. Дайсны өмнө бууж өгөхийг хүссэнгүү. Системийн дагуу тэрээр лууны ангууч сэлэн болох балмонгийг бүрэн тогтворч хүртэл 2 минут 15 секунд хүлээх ёстой. Хэрв тэр хүртэж амьд үлдэж чадвал Левиатны хүчийг дахин нэг удаа зээж чадна. Гэвч Нойр түнд цаг хожих ямар ч боломж олгохыг хүссэнгүү. Усан дах тусгалаа харж явахдаа тэрээр язгууртан үйлчлэгч дээрээс түүний байршиг онож байгааг харав. Хөвгч Откригийн хоосон бомб ямар нэгэн мөргөлдөнгүүгээр 100 зууны турш оршин тогтнож ирсэн юм. Тэрхүү бомб Нойрын ганцхан дайртаар юу ч хүү бүтрэн сүрв. Тио цусаарчдыг нь улам дор дуусан олон шархасан ч ухаалаг хөдөлгөөний ачаар амьд үлдэв. Тэрээр цавсгаан мэт хурдан дайрт эрхийг анхааралтай ажиглаж байлаа. Хүлээжсэн чинь Нойр түүний толгойг цавчихын тулд улам их сүрэл дагуулв. Энэ удаад тэрээр бие уян хатан хоошинд бүхэлдэж ардан байх барилгуудыг цулсан зэвсрээс арай ядан болчихлаа. Орчин тавина анхааралтай ажиглаж байсан Тио зэсгсэн барилга руу акробат мэт өсрөн орж нөгөө талаар нь гарах цамдаа санд чүрч авав. Тэрээр зайгаа улам холдуулахын тулд хойш нисэх зураа Нойрыг садарах зорилгоор сандрыг түнлүү шидлээ. Тио үйлчлэгчийг хөнгөлтэй саатуулж барилгын нурдыг өөртөө ашигтайгаар ашиглаж чадав. Барилгын нурангид нөхдөж тэрээр лууны ангууд сэлмэнд асар их хэмжээний манай хөрөмжлөлөв. Тэрээр дандаа таарсан бүхнийг сүдэхийг үлдээв. Замд нь байсан бүхнийг цолсон гайхалтай эртний дайртыг хийв. Энэ нь Нойрыг замбараагүй байж дунд болоход хангалттай гэж тэр найдаж байсан ч энэ дүрсэн бололтой. Үйлчлэгч түүний хамаг хүчээр хийсэн дайртад огт өртөхгүй бат зогсож байв. Түүний ир хүрэн улаан гэрлэр гэрчдэв. Тиогийн хүчтэй цогтоос үлдсэн өчүүхэн газарт байсан Нойр залуу Лордын мэдрхүүгээс мултран гин талхалтав. Үйлчлэгч түүний яг дээр нь дахин гарч ирж сүдэгч эртний эрдмээрээ зогсож буй давтлаа. Тио хөхийн аюултай дайртуудын тэрхүү цорилыг хамгаалахад хамаг хүчийг шахаж байв. Хэрв түүний анхаарал хэдхэн хором санимал бомбын барилгад шив дундуура тас цэцэгдхэн гарцаагүй байлаа. Түүний хамгаалалт тэдгээр цахилтуудын хүчийг арай ядан сааруулж түүнийг газарт ойж бухад хүргэв. Түүнийг далай руу унах үед Нойр амьсгалтай ондогчтойгоор даган орлоо. Дээрээсээ давуу тал ашиглан тэрхүү үйлчлэгч томсгүй басан Аурерийг боромит болгов. Энэ удаа удам хэсгийг хэрэн бүрхэж болдох бараг боломжгүй болгов. Энэ үед Бонд гихцүүлгүй болсон байлаа. Усан дээр хилтерхий дүүрч залуу Лорд хаан харагдсангүй. Давталхаас өснөөс хэдхэн мөчийн дараа Тио ямар ч нэмэлт гэмтэлгүйгээр усны мандал дээр бүтэж орч ирэв. Тэрээр усан доор хэрсэн Аурернүүдээс гайхамшигтайгаар малчжээ. Гэсэн ч ийм хэцгийг комбоноос зайлсхийхийн тулд хамаг хүчийг шавхсан
байв. Тэр бүрэн туйлдсан байлаа. Азар түүний хамгаалалтын хөдөлгөөнүүд 2 минут орчим хугацаа хожиж өг. Системийн мэдээллээр бас мөнгийг 17 секундын дараа тогтворч хаач. Харамсалтай нойл түүний болтонтхой толооны арга барилаас үдэж бухимдаж хэвшив. Толооны нэг мөсөндөөс хоёр зорилго болгон үйлчлэгч эрэндээ аюултай хэмжээний энерги бөгнөрүүлж байгааг тэр мэдрв. Тэо одоо унаж болохгүй. Бүх хүчээ нээхийн тулд түүнд саатаж хэдхэн секунд хэрэгтэй байлаа. Түүний толгойд орж ирсэн цорын ганц санаа нойлыг бас мөнгөөр өөрчлөх байв. Нойл магадгүй сэлмийг авахар ирсэн тул Тэо бас мөнгийг хамаг хүчээрээ шидэж Трогны дахаг араас нь гүйв. Үйлчлэгчид луударагч сегмент хүрэхээс өмнө Тэо шинээр гэрээ байгуулсан. Далайн могоонуудаа ашиглан түүнийг барьж авлаа. Нойл им хүүхдийн мэхэндэж хэрэнж харин Тэогийн нүүрэнд тааж гэнсэн инээмсэлж татроо. Тэогийн ард далайн могоонуудын үлдсэн сүрэг гарч ирв. Тэдний бүгд шинэ бассынхаа төлөө хөөхөдж бэлэн байлаа. Тэдний аманд осны төвлөрсөн хүч бөөгнөрөө нэгдэв. Нойл нүдэндээ читвий чадсангүй. Гэр хүчний хувьд хамаагүй илүү байсан ч хүү тулааны сунхын тулд шинэ мэхнүүд гаргаж ирсээр байв. Эцэст нь далайн могоонууд алсаас давталгаагаа эхлүүллээ. Тус тастаа бол Нойл шиг хүний хохироо чадахгүй ч нийслэхэрийн нэрээд хүчтэй цохилт болов. Үйлчлэгч энэ комбоноос хамгаалахад хамаг анхаарлаа хандуулах хэрэгтэй боллоо. Тэр ч жал хідэн загсаар өөрийг нь даасгараас нь саатуулж чадна гэж бодсон дөрвүүдсэн төрөв. Тэрээрээ асар хүчтэй далайж далайн могоонуудын нэгдсэн давталгааг үгүй хийжээ. Тэог тэр чигтээ цогтож ясан ч одоо хамгаалалттай огт толгүй шууд дайран орж ирв. Нойл зочвол ортын юу сэдэж байгааг та чадаагүй ч авар хаас олсон Тэогоос хамаг чадлаараа үзхийг шаардсан дайрчдыг баяртай хүлээн авлаа. Мөргөжтөний дунд үед Тэогийн цаг эцэстэнтийг заа. Зүү дарагч сэсэн бас мөнгө тогтворчжээ. Цаг хугацаа хэсэг зур засаг шиг болж түүний толгойд Левиафаны дуу хоолой сонсогдов. Леви сонгогдсон нэг нь талархаж өөрийн хүчний үлдэгдэл Тэог хамгаалахад туслана гэж найдав. Тулаан ихэлснээс хойш анх удаа Нойл аюулыг мэдэрчээ. Залуус орд сэлмэнд Шингисэнний бил өнгөрөх ур чадварыг эзэстэн эзэмшив. Тэрээр зөнгөрөө ур чадварыг идэвхжүүлсэн бөгөөд Нибил лог нь хижигсэн Левиафантай төстэй логийн дүрийг олов. Энэхүү аимшигт логийн дүрслэл гүн далайн бяцлах даралтаар Нойл болон түүний эрэг хэрц татан сөрөөлөв. Энэ нь Нойлыг хөл дээрээ тогтож чадахгүй болтон зохиж задгай тэнгис рүү шидлээ. Тэогийн төлөвлөгөө бүтжээ. Тэр цаг хожиж Зевсгийн сандаа шинэ хөнөөлт Зевсэр нээж чадлаа. Нибелэн бол байгалийн хүч юм. Хамгаалагчийн хүсэл шингэсэн үг товтлогоо Нойлыг хэрц татаж ясыг нь хуулсан хүн ширхтуулав. Тэр талаад унсан бөгөөд ос түүнийг Еролдроо түшгшиг болов. Тэо гартаа бол мөнгийг барьсаар бонд дээр эсвэл ятгатаа түүнээс үлдсэн нуранг дээр буцаж був. Хиймлэр сайжруулсан дайчин тул Нойл гайхалтай төвчээртэй байлаа. Шууд цохилтыг төсвөрсний дараа тэрээр амьд үлдэж чадсан бөгөөд өөрийг нь доош татах хуулалтын эсрэг дээш сэлв. Цэвэр агаар амьсгал мөцөө тэрээр Тэог эцсийн хүзрээр өөрийг нь устгах чадаагүй даачнан инээ. Үйлчлэгчийн баг эвдэрч хүний туршилтын гач нөлөөгөр дүүрсэн зөвүүн бий. Нүүрний хошжээ. Азар Тэо сүлжийн давталгаан сайжруулсан мангасыг бүрмөсөн устгах гэж бодох тэнэг хүн биш байв. Хэдий зүс царай нартгсан ч Нойл лоотой өрсөлдөхөд цэзууртан үйлчлэгч хിവэр байв. Тэд өөрсдийн тэсвэр хатуужиж амь бүтэц чанараараа нэлээд цартай бижээ. Гэсэн ч Тэо шинээр олж авсан хүч нь хүний оролцоотой бүтээгдсэн зүйлийг устгах чадна гэж итгэвчтэй байлаа. Тэрээр далайг дамжуулж болгон ашиглаж Нойлын ард Нибил өнгийг агарах том гарын хэлбэртэй болгон хорхов. Хэрв мангасын хэмлэр сайжруулсан биеийг устгах чадахгүй бол далайн гэрэлт живүүлэхэ шийджээ. Гар ойрт тутсан Нойл далайн урсгал өөрийг нь бүх талаас нь бэцэлж огт хөдөлж чадахгүй байж байгааг мэдв. Түүнийг эсэргүүцэж чадахгүй болохын тулд Тэо бүх олтрыг хүрээлхүүц их хүч ашиглалаа. Тэрээр эцсийн нэгэн хашгиртаар тэрхүү их усыг хараад эзэн далайн гэрэлт төрсөн язгууртан үйлчлэгчийг залхив тушаа. Бэцлэх хорсголоос мултарч чадахгүй болсон Нойл өөрийгөө өнгөрснийг ойлгов. Төсөөлшгүй их сарх хүчтэй догшин хувьсрч түүнийг ямар ч тусламжгүйгээр ангас руу татан оруулав. Нойлын мөр далайн гүнд бүлэгдмэгц Тэогийн шарханы өвдөд сэтэрч түүний мөрөнд өнжив. Тэрээр өвдөнийхөө хамаг хүчийг алдаж дээшээ харан унлаа. Амьсгадан агаар залхицараа тэрээр Левиафан төгсөн амлалтаа биелүүлсэндээ баярлав. Хэрв тэр аврах томлоо түүнээс дахин нэг зүйл говьл тэр амьд үлдэж чадахгүй байх. Тровны хийсэн язгууртан үйлчлэгчийн нэгтэй хийсэн талааныг дуусгаад Тэо тэнхэрч бүхэл бүтэн олтрыг аюулгүй газар руу чиглүүлэхээр ажиллав. Алсаас харж байсан түүний жалаадагч Антонио Спиноза тэдний замыг анхааралтай тооцоолж байлаа. Тэд хоёр зангилаа орчин хорттой хөдөлж байсан тул ийм хорттойгоор эрэг мөрөгшин ямар нэгэн асуудал үүсэхгүй байх ёстой. Хэдхэн хоногийн өмнө залуусарт хөвгч олтрыг хөдөлгөн гэж хэлэхэд Антонио ийм утгагүй мэрэгдэж итгэхэд бэрх байсан юм. Хараад идгэж тэд одоо үнийг хийж байгаа үйл явцад байхад итгэхэд бэрх хിവэр байна. Домогт өгөөснээр луг шатсан тогтоохон илүү хэлбэр байдал яагаад бүхэл бүтэн хөрөө газрыг хөдөлгөх гэж ийм их зүдэрч байгааг зарим мэлээ төсөв. Тэо тэдний санааг ойлгож байсан ч олтрыг хിവэр нүрдэвэл өнөөдрийн шиг явц дахин амхан тохиолдож болно гэв. Тэрээр олон түмэнд цар зуурын тайван байдал үн цэнээр олддог гэдгийг итгүүлв. Тровинчууд шиг хүмүүстөө дарагч сэлмийг авахар ирсээр байх болно. Олтрыг живх хэрэгслийг бүрмөсөн үгүй хийх нь илүү дээр байх бай. Үүнээс хойш хөвгч олтрыг раринаар газар нутгийн зүүн хойд зүгийнгүй хэн болон байрших болно. Тэндээс тэд дахин басгалт хийж тогтвортой байдлаа эргүүлэн олж авах боломжтой. Одоо тэдний гэр дахиж хөвггүй тул газрын нэрийг илүү тохиромжтой зүйлээр сайжрах шаардлагатай болж магадгүй юм. Тэог энэ гомсхийн үед арт түмэндээ чин сэтгвчээсээ төсөж байгааг хараад Антониод аимшигтай
санагдахгүй байж чадсангүй. Тэрээр залуу Лортын өмнө тосгой бүхийж өршөөл ирлээ. Зэрэс хотчтааны гэлтийн барьцааны хэрийг түүний байгаас хосох бүжигсгүүлсэн гэдгийг Антонио хүлээн зөвшөөрөв. Тэрхүү мөргөлтөнд цагаан хоёртлоогийн маш цэргүүд их хэмжээний хохир шанассан. Травнчууд тэднийг сүрдүүлж уг ажлыг хийлгэсэн ч Антонио энэ мөргөлт явдлын хариуцлагыг өөртөө хүлэв. Тео Антониогийн мөрөн дээр гараа тавьж түүнийг үйлчлэхийнхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй гэдэгтээ санал нийлв. Антонио толгойгоо алдах байсан ч хамаагүй үйлчлэхээ төлөө хариуцлага хүлээхийг хүссэн. Түүний толгойг авахын оронд Тео түүнийг тушаалт дэвшүүлэхийг хүсжээ. Антонио Спинола хоёр далайн холбооны гайхалтай өдөрт бичвэж чадна. Рагнарод Серис хотчтааны гэлтийг хэдийн цэвэрлсэн байлаа. Үүний үр дүнд одоо хойд зүгт томоохон хэмжээний түгэжлийн төвүүд байхгүй болсон. Хөөгч Олтригийн шин далайн холбоо тэрхүү хосом орон зайг төгснөхөө чадна гэж Тео үзэж байна. Антонио өөрийгөө энэ цалд төхөрөхгүй гэж зүтгэсэн мөн Тео Олтригийн иргэдлөө ирж тэдний саншийг асуув. Хамгийн түрүүнд гараа өргөсөн хүн нь сүмийн сангаартан байсан бөгөөд Антониогийн чин сэтгэлийг онцлоо. Үүний дараа шууд хэд хэдэн нэргэд дагаж дэмжив. Төд удалгүй амьд үлдсэн иргэн бүр Антониог шинэ удирдагчаараа нэгэн дугаар сонгов. Энэ хүн ам насыг нь орж тэдний төлөө завссан юм. Тео ийм үр дүн гарна гэдгийг хэдийн таамаглажсэн бишээ. Дутөвчтэй тал байгаа ч Антонио энэ хэцүү цаг үед гайхалтай удирдагч байх болно. Хойд далай холбоон Рагнар руу чиглэсэн хангамжуулсан хөрөнгийн урсгалыг нэн тэргүүн тавих болно. Үүний хариуд Тео Олтригийн бие даасан байж аюулгүй байдлын хариуцлагыг хүлээхээ амлав. Эршин хүндэт Рагнар нэрийн дор тэрээр тангараг өргөлөө. Эцсийг нь хүртэл Антонио өөрийгөө залуу Лортын өгөөмөр сэтгэлийг өргөж хүртвч гэж Пио харч байв. Далайн холбоог төлөөлж Антонио Спинола Рагнар гэр бүлж чадлынхаа хэрээр хамтран ажиллаж зүтгэхээ амлалаа. Эр хүний гар барьцтай хашгүй бат бүх холбоо товтов. Иргэд залуу Рагнарын начаар газар нутгийн дахин төрснийг гэрчсэн. Яг энэ үед газар дөрөв. Тэд эцэст нь зарсан газартаа хүрлээ. Олдрыг хамгийн ойрын газартаа ямар ч саадгүй нийлв. Алдартай газрын иргэд баярч байх зуур далайн голд хүчит давсгаа хөлрөн байлаа. Хитрхи алс хол байсан тул дараалтыг хянаж чаддаггүй. Теогийн хөлөртийн өрсөлдөрч нойр гайхамшигтайгаар амьд үздэв. Эрхэм зарц өрсөлдөр хөсөр хураа газар олж амьсгаа авахын тулд муухай толгоогоо цохолхов. Байгалийн хүчинд нүдүүлж өөшгийн дашаан усаар дүүрсэн ч түүний хамгийн том ширхан шархсан бахархсан байлаа. Тэр Рагнарын жаалыг хөсөр хайж гэд статрыг нь хөвт татхаас өөр юу ч хүссэнгүй. Зарц нар исэн луутай өрсөлддөг гэх яриг давсах танил хожиг сонсоод нойрын өөр хижин тэр дараа дарагдв. Түүний хандрагч гихтэх дарангуулагчлаа нойрын өрөвдөлтэй байдлыг төөжин өрөм хохирсан харцаар дээрээс нь ширтэн. Нойр төжөглөгөөг аврах боломжтой хിവэр байна химээ эсэргүүцв. Түүнд ердөө барайны бахан тасламж хэрэгтэй байлаа. Орон гэргүй аврах эрт тэрхүү мөнгөсийг арай дэндүү өндрөөр үнэлсэн бололтой. Нойр түүний юу хүсч байсныг огт гадарсаагүй хിവэр байв. Анхнаасаа бариан олтрогийг өөрийн босохоор төлөвлөжээ. Тэр зүгээр Травны нохоогоор баг зэрэг наадчихсан хэрэг. Тэр бүхэл бүтэн газар нутгийг ганцаараа эзэмшихийг хүссэн юм. Бариан энэ явдлыг хулгайлгсан зүйлээ эргүүлэн хаян химээ нэвшээр төлөвлөв. Энэ нь чинэлээд сонсогдсонтой сонсогдож байлаа. Тэр ядаргаатай жаалаас ангижирч болох байсан ч нойрыг хитрхийн өндрөөр үнэлтгэж энэхүү хувиргсан үд ганцхан лууны жаалыг ч дийсэнгүү. Дарангуулагч лууны шүмжлэлд дарамтлагдж занл хэрэл мэдэрсэн нойл гараа өрхөхөд гарын дотроос аимшигтайгаар мөшгөрө хуурч эхлэв. Тэрээр 9 лууны 90 үед тусч 9 эрхэм зарцын жинхэнэ хүч мандан бадрах болно гэж хашгирав. Нойлын нэш зэзэрч оронд нь яс махнаас бүтсэн үлэмж аимшигтэр гарч ирв. Дарангуулагч луу түнд хүзрээд ирэхсэнд нь тэр дараа харамсаллаа. Бариан ганцхан цогцлоор зарцын цэжин биеийг улаан суман манан болгон хорхов. Тэрээр дорны тэнэгүүд толбохын оронд дандаа олон донгосх юм химэн тохорхов. Өвгөн зөнөгүүд босон гэсэн луу хүчээ алдсан байж асууч. Бариан бол өөр төгсний араатын түүний тооцоолсноор өвгөн эсвэл тэр хараад идсэн гөрөөж энэхүү хувирсан мөнгөсөдтэй тодвол баг зэрэг асуудал үүсэж магадгүй байв. Энэ бүх замбараагүй байдлаас дарангуулагч лууны ойч харсан хамгийн сонирхолтой зүйл нь Тео Рагнар байлаа. Цаст хойд зүгт Травны цэргүүд жижиг мөргөлдөөний үеэр Рагнарын хорон сүрүүлж байна. Эд Травын өдөртөж байсан тул тулаан өвчгээс өмнө тэд аль хэдийн яригдсан байлаа. Үлдсэн Рагнарын цэргүүд тэрхүү жигшүүрт урагчдыг хичнээн харасан ч тэд аль хэдийн зодолон хөлөгджээ. Лорд Эд Рагнарын нэр төрийн талаар чанга дуугарч байсан хүмүүсийг огт твцсэнгүү. Тэрээр чимээг намжаахын тулд тэдний хоолойг хичв. Тэрээр нүд ч цавчлалгүйгээр тэдний толгойг хүүдэн цэстагаар тас цавчлаа. Тэрээр ижилхэн эцсийн үхсийг дахин сонсохоос залхаж гүйцжээ. Түүнийг цаажлах ажил завгүй байх зуур хөөгч орчлогийн ажиллагаа бүтгэгдсэн тухайн яарчтай мэдээг иж тавчрав. Мөн нойлтой холбоо барих бүх сувг тасарсан байлаа. Ханаас ч мөрнийг эрхэн зарц гарч ирэн тэрхүү дотоод юм зүйлийн бүтлгүүдлийн төлөө хүчил өчөв. Талын эмчийн төмөр бавтай зарц тэдний гол түгээжлийн зангилаа алд төвсөн дайны явцыг бүхэлд нь өөрчилж болохыг ойлгов. Травны нэгдүгээр зарц болох энэхүү ноцтой алдааг засах боломжийг ашиглахыг
хүсв. Гэвч эзэн нь Олтригийг орхих шийдвэр гаргахыг сонсоод тэрээр гайхаж хоцров. Тэд аль хэдийн тэрхүү газар нутгийн насар том нийс жижиг гартаа оруулсан байлаа. Тэд санхүүгийн хувьд тохиол сонсогч гол зорилгоос харахаараа сануулж болохгүй байв. Энэ нь ердөө Рагнарын навчнуудын анхаарлыг санаалах зайлмих байсан ч эд Тровен дайныг үргэлжлүүлэхийн тулд өрцөн хүчээ тулааны талбарын дүүд төвлөрүүлэхийг төшөөв. Тэрээр өрөн эрхэм зарцтай тэдэнд зөвхөн ганцхан зорилгоог санууллаа. Тэдний хийж буй бүх зүйл галзал оны эзэн хааныг дахин нэмлүүлэхын төлөө билээ. Шийдэн суурсан олчрогт нөхцөл байдал намжиж сэргээн босготын ажил биш чимжив. Шинэхэн байгуулагдсан хойд тэнгисийн холбоос хайрс худалдааны гişдийн үлдээсэн замыг ашиглах боломжтой байсан ч өмнөд гişдээс ямар ч цэрэг ирээгүй байлаа. Антаны албан өрөөндөө дуусшгүй их бичиг баримтын ажил тараалтан сон. Тий өрөөнд орж ирээд шинэ өдөртөгчийн санаа зовсон царайг анзаарав. Азар Рагнарын хангамжийн хуваарлалт одоо тэдний хамгийн бага санаа зовх асуудал байлаа. Далайн таваршгүй нөхцөл байдал байхгүй тул бараа бүтээгдэхүүн тэрвэрлэх нь хамаагүй хэлбэр болох ёстой. Нийтэнгүү хишгэд Антана Рагнарын нөлөөнөөс айж байлаа. Тэрээр ард түмэн нь Тровны савраас мулгсан талархаж байсан ч энэ хорвоод өнгөө зүйл гэж өгөөг мэдэж байв. Тиогийн хурууны ганц хөдөлгөх өнөр тэд өөр эзэнтэй яг ижиж байж дарч магадгүй байлаа. Антонио үнийг Тиод хийхээс бага зэрэг эргэлдэж байсан ч даашин голд байх нь илүү аюулгүй байсан гэж бодхоос өөр аргагүй болов. Залуус дорч түүний санаа зовнолыг ойлгож байлаа. Өдөртөгч хүн дайсагнсан халблагаас өрөөс сэргийлэх ёстойч тэрээр үнд тис өөр байр суртай байв. Түүний бодлоор хөөгч олтлыг даашин улмаас хамгийн эмзэг байдал байсан. Тусгаар ширтсэн дайхан дайснууд халдаж зөрвшгүй гэсэн үг боловч энэ нь тэдний тулаанд өөрсдийгөө хамгаалж очиад түрэг сазруулсан. Саяхан Тровнд эзрэгдсэн явдал үүнийг бишгэнэ харууллаа. Бусдад байнга найдаж үндэсний патрон хамгаалахын асуудлыг шийдэж чадахгүй. Тэдний газар зүүн шин байшиж эрсдэлтэй байсан ч улс орон өөрийгөө хамгаалах харах замтай байх ёстой. Антони үүнд санаа зовж байгаа нь үнэндээ сайн хэрэг юм. Түүний санаа зовлыг намжаах зарим санаа Тиод исэн бөгөөд энэ нь цагаан хувьтлооны морт цэрэгтэй ямар нэг байдлаар холбоотой байв. Алчтай морт цэргүүд агаарын бивнүүдтэй найддаг бөгөөд олтрэгч мөн аж төстэй амьтар хүрээжигдсэн байлаа. Антонио түүнийг далайн могонд хоёрж байгаа шууд ойлгосон ч тэдгээр могонууд сүргээрээ явж замдаа таарсан бүхнийг сүйтгэдэг гэдгээрээ алчтай байв. Тэд эрдүүл толгооны өвчин онцгой байдлын их үсвэр байсаар ирсэн. Чөтгөрийг дуртахаар чөтгөрөөрөө гихчээр усан өнгөцний сасаалбаар дашаа могоонд тарагдж эргэж шууд нүүж ихсэн бол дайчид талаанд бичдэж ихшв. Антониог санал дээрээ ирэж чамжхаас өөр Тио түүнд санаа зовох хэрэггүй гэж батлав. Залуусаар өөрийн могоонуудыг олчрогт найрс хорогтон авлаа. Антони үүнд эргэлжтэжсэн зүй ёсны хэрэг байв. Тэрээр насан туршдаа эвлэр мангасуудыг далайн сүйтгэгч дэрэмжид гэж мэддэг байсан. Тио олчрыгийн ард түмэнд эвлэр сүрж авахланд амьтдыг хэрхэн намхтахыг зааж өгнө гэж амлав. Цагаан хоригдлууны морд цэргүүдийн адил олчлогч бас өөрийн гэсэн луу өнөгчдийн цэргийн багийг дагуулж чадна. Энэ бол бүтшгүй тэнэг санаа байлаа. Иргэдийн хувьд луу унаж талбахын зөвхөн үжирч гардаг зүйл бай. Тио үнийг хачин чихтэй төгс зохицол гэж үзв. Тэдний үлгэрт олтрыгийн баатар Крим хийж далайн могоо унаж талбдаг гэхээр ааштай байжээ. Тэд зүүн унагчтай Крим хийдийн хүчиг баатруудын бүлгэн гэж нэрж чадах юм. Бүр нэг могоо нь аш хэдийн антанууд тассан байлаа. Иргэд далайн могоонуудтай харилцаж байгааг тэрээр зугаатаагаар ажиглаж явах зөөр. Ийш чигч Тиод цочин хүлээж явахаар дуулах. Өсөн онгоцны зөксөлийн ойролцоох нэгэн агуулхад Тиохийн нэгэн баглаа бичиг баримтын нэгэнгүй ухаж явахыг олж харав. Залуус дорд өртөө хэдхэн хоногийн дотор ийм их зүйлийг амжуулсан тэрээр гайхаж байлаа. Блэкснүүгийн ажилтан Кливд толгой нөвдөж эхлэв. Уг нь Блэкснүү зөвхөн нойлцноо зэрэгтэй хүмүүсээс алчрагдах энэ хүн маш ноц нөхцөл байдлыг мэдэх ёстой байв. Түүний баг Тровнуудын мөнгөний машин болон хөвгч түгэлтийн зангилаа гэж сэжиглэгдэж байсан газрыг аш хэдийн мөрдөж байснаа тэрээр илчлэв. Тэгэхээр олтрыгийг алдах нь урт хугацаанд дайнд муугар нөлөөлнө гэдгийг тэд мэдэж байсан байж таарна. Гэсэн ч тэд юу ч хийсэнгүй. Түүнийг илүү олон асуулт асууж амжихаас өөр нэгээр агуулхад дайран орж Тио Рагнарыг сорвлов. Энэ бол өөр хинч биш бариун байлаа. Агуу 9 зооны лордууд тэр жаашин талаар ам урштан ярьжсэн тул тэрээр өндөр хүчтэй байжээ. Гэвч тэрхүү гоц хүү өөрийн биеэр харахад түүний нүдэнд дэвтөр товсдож чадахгүй царай шиг хүү харагдав. Рагнаруудад Дантер бол бусдад бариун гişдэг дарангуулчлав. Тио шууд танив. Тио ирдгээрээс чад Данте түүнийг бие барихгүй яхаг хүсв. Клиф тэр эрийг хүлээж исэн болтой. Дарангуулагч руу хоцорсондоо дурамчхан уушлаж буй. Клиф Блэкснүүд юу ч мэдэгдэлгүйгээр олтрыгийн нөхцөл байдлыг энд дордолсон лорд Дантег зэмлэв. Блэкснүүд болон дарангуулагч руу энэхүү маш нууц ажиллагаан дээр хамтран ажиллаж ирснийг Тио гадарлав. Клиф байгууллагыг маш хүнд байдалд оруулсанд Данте буруутгав. Түүнд эмэгтэйн инаш авирагт таалагдсангүй. Тэрээр агуулгын эргэн тойронд амьсгал байгаагт мавар хойдож гэж Тио болон Клифийг хоёр зөнгөнд хөдөлгөнгөө босгов. Тэрээр гарсан алдааныхаа төлөө уучлалтгүйхэн оронд хуруугач хөдөлгөлгүйгээр тэднийг өвдөг сөрөөлөв. Агуулгах доторх даралт тисхийн аргагүй байлаа. Байж дээрдэж бүр цан хүртэл хагарлаа. Дарангуулагч руу хүчтэй эдгийг Тио мэдж байсан ч энэ зэргийн хүч бол үнэхээр утгагүй хэрэг байв. Өмнөх амьдралдаа Рагнар яагаад хөвгч олтрыг чөлөөлж чадаагүй тэр эцэст нь ойлгов. Тэр хүн бичинлэг орон гэргүй залбин хүн шиг харагдаж болох ч авар нь үнэхээр амар байлаа. Энэ нь дэндүү дарамттай байв. Тио Клиф хоёрыг бараг тарчилгаж дуусаад тэр ор
ороход татан чангаар инэ. Тэр зүгээс ой хавь байж байгаад шинэ мэдээлэл өгөх цагаан алдсан гэж хэлв. Тэр Тройны лагерийн хөдөлгөөнийг бүх хугацаанд ажиглаж байсан гэж мэдэгдэв. Дантигийн бодлоор 9 лөө жижиг сажиг зүйлсийн араас хөөцөлдөх шаардлагагүй аж. Тэр асуудлыг дамжихыг нь харж байгаад нэгэнсэн дарахаар дайран орохыг хүссэн юм. Үйл явдал усан мөрчинжиж, эсвэлтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсэж шивцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувг сумын заавал бүртгүүлээрэй.